За гишүүдтэй өдрийн мэнд хүргэе. Тэгээ ингээд 2025 оны төсвийн гүйцэтгэл 30 гаруй их 80 төгрөгийн асуудал яригдэж байна. Тэгээд засгийн газар 6 сарын 2026-ны 6 сарын 17-ны өдөр буюу би бол энэ материал өчигдөр авсан. 1000 гаруй утас материал. Тэгээ одоо ааш өчигдөр их хурал нэлээд оройд харсан. Бид нэг 10 цаг уншаад өнөөдөр асуулт асуу гэж байгаа юм шиг. Ийм зохион байгуулалттай жааш ажилламааргүй байна. Хурлын дарга. Нэг. За хоёрдугаарт нэг 10 хэдхэн цагийн дотор энийг уншиж нэг 4 асуулт бэлдлээ. Одоо эхнийх нь асууя да 4 асуулт. За энэ жил болгоо ингээд энэ жилийн төсөв болон энэ төсвийн тодтгол яригддаг. Тийм төсвийн өрөөний тухай хуулиа байнга зөрчдөг. Засгийн газар энэ байдлаа юу гэж харж байгаа? Цаашдаа нь бид нар энэ дунд хугацааны төсвийн төлөвлөлтөд нь яах юм? Ингээд одоо зүгээр нэг энэ иргэдэд хуурсан маягтай тэгэл хуулийн тимгээ яваад ах юм энийг засаж залруулах юм. Нэг дэх асуулт энийг асууч. Хоёрдугаар тийм нэгдсэн төсвийн суур тэнцлийн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2 буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлаганд хуультай. Засгийн газар шаардлага хангасан гэдэг. Үндэсний аудитын газар шаардлага хангаагүй нэ гэдэг. Энд ямар зөрчил гарч вэ? За энийг засгийн газар үндэсний аудитын газар хоёрын хариулчаарай. За 3 дугаарт их сонин тоо харчлаа энэ 10 хэдэн цагийн дотор. Засгийн газар 2025 онд татвар төлөгчдөөс 1.2 их 80 төгрөгийн татварыг өөрчлөлтөнд төлөвлөсөн байна. Энэ ямар учиртай? Тодтол нэг удаа орж ирсэн. Орж ирээгүй гэж татвар төлөгчнөөс яагаад 1.2 их 80 төгрөг өөрчлөлтөд авчваа? За энэ дээр нэг тодорхой хариулт авчи. За тэгээд төрийн эмчит компани төрүүлээ дотроо төлсөн юм уу? Хувийн хвшлэн төлсөн юм уу? Хэн ямар компани төлсөн юм? Ямар хуулийн дагуу энийг төрүүлж авсан юм? Тэгээ 2026 оны төсөв тасалдвал одоо яах юм? Энэ дээр нэг маш тодорхой хариулт авна шүү. За дараагийнх нь засгийн газар энэ 2025 онд 9.1 их 80 төгрөгийн энэ ашиглаагүй зээл үлдэгдэлд 37.6 тэрбум төгрөгийн шимтгэл төлж байгаа. Тэн ашиглаагүй зээлийг ер нь хэн хизээ аваад ямар зориултаар авсан болоод одоо ингээ зүгээр ингээ хүүгийн төлбөрт одоо 37.6 тэрбум төгрөг төлөөд идэм бэ. Энэ хинтээ ямар хариуцлага тооцох вэ? Хэн авсан? Хэний засгийн газар үед авсан? Тэр сайд дарга нарын гишүүд нь байгаа мó? Байвал хариулаад өгч. Тэгээд тодруулъя дарга. За сангийн сайд хариулъя. Мэд сайхан. Өөр хариулах бас бэлдэж байгаарай. За очроо тгшүүний асуултанд хариулъя. За татвар төлөгчдөөс 1.2 их 80 тэрбум төгрөгийн татварын хуримжлалыг урьдчилан төлрүүлсэн байна гэд. Татварын хууль тогтоомж заасны дагуу татвар төлөгч тайлан хугацааны ногдлоо урьдчилан төлөхөөр хуульчсан. Энэ урьдчилан төлөлт тайлангаа одоо татварын албанд ирүүлсэний дараа хаагдаад явдаг. Аудитын тайланд дурдгсан байгаа тэр 1.2-ыг бол урьдчилгаа төлдөг нь 25 оны жилийн эцсийн тайлангийн ногдлоо 25 онд нь төлсөн төлөлт. Түүнээс биш 26 оны одоо тайлангаас урьдчилж авсан асуудал огт биш ээ. Аж ахуйн нэгжийн ордын албан дотор хуулийн 25 дугаар зүйлд албан доторыг өөрөө тодорхойлон ногдуулаад төсөв төлөх харилцааг зохицуулсан. За энэ хуулийг үндэслээд 25-2 заасан сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор улирлын эцэст хийсэн тооцооны дагуу одоо эхний өдөр сарын 20-ны дотор жилийн эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор төсөв төлнө гэж заасан мэт. Энийг үндэслээд энэ урьдчилж орж ирсэн татвар байна. За таны асууж байгаа тэр 1.1 төсвийн 2 үе ашигтай байх нь алдаа төсвийн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна гэж ярьж байна. Тусгай шаардлагын 3 үзүүлэлтээс нэгийг хангахгүй байгаа. Тэр нь одоо 1.2 байх ёстой уу? 1.1 их 80-ийн алдагтал 1.3 их 80-ийн алдагталтай орсон байна. За энэ түрүүн би хэлсэн орон нутгийн төсөв алдагдaltaгүй байна гэдэг төсвийн нэг хуулийн заалт байгаа. Энэгээр бол орлого зардлагын тэнцээд орон нутгийн төсөв батгахчих ёстой. Гэтэл урд оны санхүүжлөлт өнгөөр дараа оны зарлага руу санхүүжүүлнэ гэсэн төсвийн хууль дээр бас ийм салаа утгатай заалт байна. Энийг үндэслээд тав эдний баталсан нэгдсэн төсвийн хязгаарыг дагуулад орон нутгийн иргэдийн хурал батлаад байгаа юм. Төсвийг дагуулж батлаад байгаа. Орлого зарлагыг. Энэний чи алдагтал нь улсын нэгдсэн төсвөдөр бидний яриад нөгөө хязгаарыг чинь давж явчихад байгаа. Тийм учраас одоо улсын төсөв өргөхдөө энэ хоёр хуулийн ойлголтыг, зөрүүтэй ойлголтыг өөрчлөх ёстой. Нэгэсэндээ орон нутгийн төсөв
гол алдагдaltaгүй бодлогдох буюу орлого зарлагын тэнцсэн тэр зарчмыг барих тэр заалтыг л бид нар барьж явах хэрэгтэй. За хариулт хангалттай. За эхний асуулт хариулт авлаа гэж байна. За гүйцэг хариулчих Мэд сайхан сайд. Нэг нь юу асуусан? За манай төсөв бол нэгдсэн төсөв, улсын төсөв дотор чи эрүүл мэндийн даатгалын төсөв, нийгмийн даатгалын сангийн нөгөө ирээдүйн сан ингээд их хурлаар баталдаг. Эдгээр дээр бол ямар нэгэн зөрчил байхгүй. Төсвийн бүрэлдэхүүнд байж байгаа орон нутгийн төсөв гэж байгаа энэ дээр л асуудал байгаа. Би сая тайлбарыг өгчлээ. Бусад төсвүүдэр бол дагалдаад явж байгаа төсвүүдэр ямар нэгэн зөрчил байхгүй.